энэтэй холбоотойгоор бид Европт, Чехэд стандарт нь ямар байдгийг, Монголд ямар байдгийг гэж Стандартыг заавал хэрэгжүүлэх бус сонгон хэрэглэн гэсэн үгтэй гэж байгаа байхгүй. за энэ мэдээг бэлтгэх бол одоо миний бараг туйлын хүслүүдийн нэг байсан гэж бодлоо. Симуляцийн төвөнд зөвхөн анагаах ухааны гэлтгүй бүх салбарын боловсролд маш чухал ач холбогдолтой. Дараагийн мэдээ жоохон би ярилцсан усан мэдээ байгаа. Сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх 10 дадлыг даатгад хүргье. Тэр тундаа нөгөө хүүхдүүдийн тунд энэ асуу. Тэрийг бас хэлсэн дээр гэж бодож байна. Үнэхээр бид бүгдийн ялалт байсан. Тэр залуу шиг байцгаай хүмүүсээ. Subscribe. Сайн байцгаана уу? Сонноос подкастын маань ээлжид дугаар ирэхэд бэлэн болж байна. Сайн байцгаана уу? Энэ 7 хоногт бас мэдээж сонин сэдвүүдээр ярилцахаар бит хоёр бэлдсэн байгаа. Эхний сэдвээ шууд эхлэх үү. За тэгээ. За хэд хоногийн өмнө Монголын NTV телевизээр нэг сонирхолтой мэдээ гарсан байл л дээ. NTV-гийн сурвалжлах хаагийнхан ихнэлгсэн эмнэлгийн үйлчлүүлэгчтэй хийсэн ярилцлага гарсан байлээ. Энэ хүн болохоор тэрэгцэртэй хүн. Тэгээд энэ нөгөө ихнэлгсэн гадаахын замаар нь явах гэсэн чинь налуу заман дээр нөгөө хурд сааруулагч шиг юм хийцэн. Тэгээ энэ хүн өөрөө хилчээлэлтэй энэ одоо баг энэгээр нь явах бол нисээд өгмээр шахуу юм байна гэсэн. Тэгээ ер нь Монголд ингээд уг нь стандарт байдаг юм шиг байгаа. Тэгээ газрууд ингээд гадаа орц гарцсан дээр юм налуу зам хийх үед хийсэн байдаг. Гэхдээ тэр нь яг нөгөө амьдрал дээр хэрэглэхэд айгүй хүндрэлтэй тийм замнууд байгаа харагдаг. Гэхдээ яг ингээд сэтгэл гаргаад яг энийг чинь хэн хэрэглэх үлээ, яаж ашиглах бол боломжтой байх үлээ гэдгийг бодолцож хийдэг газрууд байхгүй ш байгаа. Жишээ нь саяхан бас шинээр үд хаалганаас ид шидийн орон дунд говь хаалга руу ордог гэсгээ ийм гоё байдлаар хийсэн байгаа. Энэ бол их боломжийн харагдаад байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор бид Европт, Чехэд стандарт нь ямар байдгийг, Монголд ямар байдгийг гэдэг талаар ярих гэж байна. За тэгээ Монголд ер нь ямар хөө байд юм бэ? Стандарт энтер гэж байдгийн байна уу чи? Харин би Монголыг судлаа л да. Өнөөдөр сонины 2021 оны 10 дугаар сард нийтэлсэн нийтлэлийг олж уншсан. За тэгээ энэ нийтлэлийг бичихдээ өнөөдөр сониныхан өөрсдөө нөгөө редакцийн уулзалт гэж зохион байгуулалт юм байна л да. За энэ уулзалтын дээр хин хэнийг өрсөн гэхээр барилга хот байгуулалтын яамнаас мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэргэжилтэн, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн, стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтэн, тэгээ дээрэс нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо төрийн бас байгууллагын тэргүүн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уулзаж ярилцсан байна. Бүх хүн зорчих боломжтой хүртээмжтэй зам барилга байгууламж барьж дэд бүтэц бий болгох нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил биш юм аа. Харин бүхэн тэгш ирэх эдлэх боломж бүрдүүлж буй явдал гэдгийг дэлхийн нийт ойлгоод олон жил өнгөрсөн гэж байна. Тиймдээч нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцэд иргэн нийгмийн харилцаанд оролцох боломжийг орчин нь хязгаарлаж байвал тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй биш. Харин тэр хүнийг орчин нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байгаа хэрэг хэмээн онцолдог гинэ. За тэгээ хүртээмжтэй орчин зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй. Энэ бол насныхан бүх иргэн нийгмийн харилцаанд оролцогч хүн бүрт шаардлагатай зүйл юм а гэж үзсэн байна. Жишээлбэл налуу болон чиглүүлэгчтэй хөтөж замаар тэрэг төрсэн хүн өндөр настан хүүхдүүд гээд хинч явж болно. Энэ замыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулаагүй бөгөөд харин бүх хүн түүгээр эргэтгэж зорчих боломжийг бүрдүүлсэн шийдэл юм а гэж онцлсан байгаа юм. Монголын барилгын салбарт баримтлах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гарын авлагыг 2004 онд гаргасан гэж байгаа байхгүй юу. Ингэснээр манай салбарт анх удаа л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг авч хэлэлцэж шийдэх чиглэлээр ажиллаж эхэлсэн хэрэгэ гэсэн байна. За түүнээс хойш бодлогын баримт бичгүүд боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. За тухайлбал 2011 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох тухай баримт бичиг боловсруулсан. Гэхдээ сая дурдсан баримт бичиг гарын авлага нь заавал хэрэгжүүлэх бус зөвлөмжийн шинж чанартай учраас хэрэгжилт нь хангалтгүй байдгаа гэж байгаа. Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнийх нь хэлж байгаа. Стандарт хэмжил зүйн газраас баталсан стандартууд нь явган хүний зам багтаа ийм хэмжээний өргөнтэй байна гэж заасан. Мөн замын эхлэл болон төгсгөлийг хэрхэн засаж шинжлэхийг наривчлан тусгасан байх жишээтэй. Түүнчлэн стандартад заасан хэмжээг томруулж сайжруулах боломжтойгоор онцлог байдаг. Харин 2017 онд шинжилэн баталсан
стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгох гэж хэлсэн ерөнхий зарчим үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшөлдсөн боловсруулж баталсан сонгон хэрэглэх баримт бичгийг ойлгоно гэж заасан гинэ. Өөрөөр хэлбэл стандартыг заавал хэрэгжүүлэх бус сонгон хэрэглэн гэсэн үг л дээ гэж байгаа байхгүй юу. Олон улсад стандартуудаас аль тохирохыг нь сонгон хэрэглэсний үндсэн дээр орчны хүртээмжийг сайжруулж хэвшсэн. Гэтэл манай улсад сонгож хэрэглэнэ гэдгээс шалтгаалan хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарсан. Тодорхойлбол заавал хэрэгжүүл гэж заагаагүй учраас аж ахуй нэгж байгууллага хойрог ханддаг болсон тал бий гинэ. Амар харамсалтай байна тий. Цаашлаад заавал мөрдөх стандарт гэсэн ойлголт өмнө нь манайд байсан. Харин стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинжилэлээр стандартыг сонгох зохицуулалт бий болсон. Мэргэжлийн ялтын байгууллагын шалгалт хийх явцдаа тухайн байгууллагад стандартыг мөрдүүлэхийн тулд зарга үүсгэсэн тохиолдлууд ч байгаа. Гэхдээ стандартыг сонгож хэрэглэх боломжтой гэдгээс шалтгаалаад аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэхгүй орхиж бид зарга авч чадаагүй тохиолдлууд цөөнгүй бий гэж. Үүнээс гадна техникийн шаардлага гэсэн ойлголт байдаг. Зарим стандартыг техникийн шаардлага гэж заагаад өгчихвөл заавал хэрэгжүүлэх зохицуулалт бий болно. Түүнчлэн стандарт хэрэгжүүлээгүй төлөө хүлээх хариуцлага манай улсад байдаггүй. Хариуцлага зайлшгүй байх ёстой. Аль ч байгууллага аж ахуй нэгж иргэн стандартыг хэрэгжүүлээгүй төлөө бүх хүн эрхтгч амьдрах нөхцөл бүрдүүлээгүй төлөө хариуцлага хүлээх шаардлагатай гэж боддгоо гэж тэр хүн хэлсэн байна. Тэгээд ингэж явж байгаад юу яаж байгаа? Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг одоо бид нар ингээ боловсруулж байгаа. Энэ одоо хууль хэрэгжснээрээ те мэдээж сайхан болно. Тэгээд саадгүй байдал хүртээмжийн тухай хууль нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй хүн болгонд зориулагдаж байгаа хууль юм а гэд. Гэтэ яг энэ хуулийн хилцүүлэг бол надад айгүй таалагдсан. Амар олон талаасаа хилцүүлэг нь өрнсөн айгүй амжилттай явсан юм бэ лээ. Тэгээд жил болгоны 12 дугаар сарын 5-ны өдөр чинь дэлхийн нийтийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр байд юм байна. Тэгээд яг энэ өдөрт манай ерөнхий сайд маань сайхан нөгөө илгээлтийн бичиг хүргүүлсэн байгаа юм л да. Тэгээд нөгөө илгээлтийн бичгийнх нь гол одоо өгүүлбэр нь саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг бид нар одоо ингээд авч хэлэлцэж хэлсэн те энийг одоо ингээд их хуралд өргөн барихаар болж байгаа шүү гэж хэлсэн байгаа. За тэгээ энэс хойших яг саадгүй байдал хүртээмжийн тухай хууль батлагдлаа гэдэг өгүүлбэр би ерөөсөө хайгаад олсон бай. 21 оны 12 сараас хойш ер нь мэдээлэл энэ тухай мэдээлэл ингээ байхгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Хэрвээ магадгүй сонсож байгаа хүмүүс манд батлагдсан байх юм бол батлагдсан байлээ шүү гэд хэлээрээ. За энэ мэдээг бэлтгэх бол одоо миний бараг туйлын хөслүүдийн нэг байсан гэж бодлоо. Яа тэгэхээр би ерөөсөө ингээ нөгөө Чехэд анх ирээд нэг тийм айхтар соёлын шок бол болж байгаагүй. Харьцангуй ингээ монголчин бас нөгөө Европтой нэлээд ойролцоо соёлтой орчин нөхцөлтэй болоод ч тэр юм уу. Гэхдээ ингээд хамгийн түрүүнд нүдэнд өртөд атаархаж исэн зүйл бол энэ нөгөө саадгүй байдал. Праг донцны буудалд буугаал гадагшаан гараад автобусанд суугаад нөгөө явах газар руу явхад автобус нь зүгээр юм нөгөө шаттл бас биш, аэропортын онцгой автобус биш, зүгээр энгийн нөгөө автобусанд сууж байгаа байхгүй юу. Тэнгүүт ийм намхан шалтай. Тэгээд тэрэн шууд боржуурандаа ингээд тулаа зогсдог. Тэнгүүт аэропортоос ч ингээд баахан чамдаан чирсэн хүмүүс гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд шууд тийшээгээ суугаад за тэгээд тэр нөгөө буудал болгон дээр яг л зөвхөн тэр аэропортын буудал дээр ч буудал болгон дээр яг ингээд боржууртайгаа шахаа зогсдог. Тэгээ шаардлагатай бол ингээд автобус нь жоох ингээд хазаагаад баруун тишээ болдог хаалхан тал руу. За тэгээд бүр ингээд нөгөө жижиг дугуйтай юм цахилгаан машинтай одоо тэрэгтэй хүмүүс байдаг шүү дээ тий. Ялангуяа хөгшин хүмүүс голцоо тийм юутай байдаг шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээд боржуурандаа тулаад зогссон ч гэсэн ингээд шууд тэрэгтэйгээ явхад хэцүү байдаг болохоор нөгөө тавцсан байдаг автобусны хаалганы тэнд байдаг. Тэгээ жолооч нь шууд бууж ирэл түлхүүрээрээ онгоолгоод тэр буудаг тавцанг ерөөсөө тийм нэг түүрцсэн зүйлгүй яг л хийх ажлынх нь нэг хэсэг гэдэг утгаараа ямар ч стрессгүй тэгэл буулгаад өгдөг. Автобусанд байгаа зорчигчд ч гэсэн тэрэнд нь ерөөсөө ингээ хурд яваач гэж түүрцсэн юм ерөөсөө анзаарагддаггүй. Тэр байдал бол хамгийн түрүүнд нүдэнд тусаад бүр ингээд нэг дотор атаархалт үрж ийсэн. За тэгээд энэ мэдээг бэлдэх явцдаа би юу яллаа л да. Тийм нэг хууль дүрм стандарт байд юм уу гэд хайжаад тэгсэн чинь барилга байгууламж барихтай холбоотой ерөнхий юм нэг хууль байдаг юм байна. За тэрнийх нь нэг хэсэг нь 398-ийн 2009 гэсэн дугаартай тушаална.
барилга байгууламжийг саадгүй ашиглах боломжийг хангах техникийн ерөнхий шаардлага гэсэн нэртэй байгаа. За тэгээ энэ хэсэг нь бол ерөнхийдөө тусгай хэрэгцээт иргэд болон хөдөлгөөний бэрхшээлд эсвэл зүгээр хүүхдийн тэрэгтэй хүмүүс чөлөөтэй орж гарах, за орон сууц байх юм бол амьдрах боломжийг хангасан байх ёстой гэдгийг ингээд нэг бүрчлэн заагаад өгсөн байна. За тэгээ энэ тушаалын хавсралт нэгдээр бүр ингээд нарийн ингээд тоотой заагаад өгсөн байхгүй. Тэнтрээс нь зүгээр яг энэ налуу замтай холбоотойг нь хэлэх юм бол хүн явах зам талбай нь тэгш хавтгай хальтрахааргүй материалаар хийгдсэн байна. Гадаргуун үрэлтийн коэффициент нь доод тал нь 0.5 байна. Налуун дээд тал нь 10 градусын налуутай байна гэж заагаад өгсөн. За тэгээд цаашаа явжсэн чи хайлтаа игээ явжсэн чи нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан бас юм зөвлөмж байт юм байна. Яг энэ тухай. Магч уг нь бол нүүбэд нэгтцсэн орно шүү дээ. Тэгэхээр энэ юуг нь бас тэр хилэлцэж байгаа хуулдаа тусгасан л байх. За тэгээ эндээс нь харсан чинь за яг налуу замтай хэсгийг нь л налуу замтай холбоотой хэсгийг нь л би ярьж байгаа шүү за. Налуу зам хийхтэй холбоотой гардаг түгээмэл асуудал нь болохоор буруу материалаар хийх, хит өгсөөр эсвэл урт замын дунд ямар нэгэн амрах хэсэггүй байх гэх мэт асуудлууд байдаг гинэ. За тэгэхээр юуг анхаарах хэрэгтэй гэхээр барилгын дотор орчинд налуу зам хийх нь тийм тохиромжтой биш. Ягаад гэвэл зай талбай их авдаг. Тийм болохоор одоо лифт мифтер ч юм уу тиймэрхүү байдлаар зохицуулах хэрэгтэй. Харин гадна талд яг юм налуу зам нь илүү тохиромжтой байдаг. Энгийн шат хаалгатайгаа аль болох ойрхон байвал зохимжтой. Одоо жишээ нь тэрэг дүрээд явж байгаа нэг найзтайгаа нэг хаалгаар оронгуудаа ингээд нөгөө зам нь салаад явчихгууд бүр холоор тойрдог ч юм уу тийм байх чинь бас л ингээд нэг юм өөр байдал ялгаатай байдал үүсэдэг шүү дээ. Тэрийг бас бодолцох хэрэгтэй гэсэн утгаараа. За тэгээд хэлбэрийн хувьд яг хуу энэ нөгөө зурган дээр харуулж байгаа шиг тэр чигтээ шулуун эсвэл ингээд жоохон явж байгаа 90 градус иргэдэг эсвэл ийм шатчиг 180 градусын ч юм уу тийм байх боломжтой гэсэн байгаа. За тэгээ өргөний хувьд хамгийн багадаа 90 см байвал зохимжтой. Налууг тохируулахдаа ямар урттай замд туулах, ямар хэмжээгээр өргөгдөх вэ гэдгээр нэгэ хүснэгтлээд харуулсан байгаа. Энэ дээр нэгийг харьц 20 гэдэг нь одоо 20 метрийн урттай замыг туулахад тэр зам нь ерөөсөө 1 метрээр л өргөгдөх ёстой гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол 5% налуутай. За градус руу шилжүүлэх юм бол энэ 286 градус. За энэ бол хамгийн зохимжтой хэмжээс гэж байгаа. Гэхдээ энэс дэшээ бүр 10 хүртэлх хувийн налуутай байхад бол ерөнхийдөө болно. Гэхдээ 5-аас 10 хүртэлх хувийн хооронд байх юм бол жишээ нь тэрэгцэртэй хүн өөрөө явахад хүндрэлтэй заавал хин нэгнэр төрүүлэх шаардлагатай байдаг гэж байгаа байхгүй юу? Энэ дээр энэ амар наривчилсан байна шүү те. Тийм. Тэгээд 10%-аас дээш налуутай болоод ирэхээр аюултай гэж байгаа байхгүй юу? За тэгээд 10% гэдэг нь одоо градусаар бол 5.7 градус байгаа байхгүй юу? Тэгтэл одоо манайд ч зарим налуу замыг харж байхад юу 5.7 градус байтугай баг 20-30 градус. За бараг л 45 градус холбол байдаг баг. Зөвхөн Монголд харж болох зүйлс гэдэг сонь зургууд яваад идэв шүү дээ. За гэхдээ яг зөвхөн Монголд ч тийм байдаг гэж бодож болохгүй. Би яг 23 жилийн өмнө гүрж рүү эгчийнхаа хүүхдэд явсан байхгүй юу? Тэр нөгөө манай эгч хүүхэд жоохон байсан болохоор тэрхтээ. Гэсэн чи гүрж манай хоёр яг ингээ нөгөө газар нутаг соёлын хувьд маш их ялгаатай ч гэсэн бас нэг пост коммунист гэдгээрээ ч юм уу төстэй зүйлүүд айгүй ихтэй. За тэрний нэг нь яг энэ налуу зам байсан. Уг нь бол налуу зам байх ёстой гэсэн бас нэг тийм шаардлага байдаг юм шиг байгаа. Ингээ хаасаагүй налуу зам байх үед байж байгаа. Шаттай газар болгон налуу зам байх үед байгаа. Гэхдээ бүрстэ амар огцом өксүр заяа тэгсэр нэ бүр юм амар халтаргаатай материалаар хийгдэж мэгдсэн. Тэгээд азар гүрч хүмүүс айгүй сайхан сэтгэлтэй тусч хүмүүс бүр ингээд асуугааг багтал шууд хурж ирээл ингээ нөгөө хүүхдийн тэрэг мэрэг өргөдөг. Тим тулдаар бид гурав айгүй гайгүй аялсан ш. За тэгээд энэ нүүбийн стандарт бишээ зөвлөмжийг цааш нь ярих юм бол 10 метр тутамд зогсож амрах хэсэгтэй байх шаардлагатай гэж байна. Тэр чинь одоо ингээ нөгөө тэрэгцэртэй хүн жишээ нь өөрөө ингээ явдаг бол тэр чинь удаан явахаар цуцсан шүү дээ. Тэг ялангуяа өксүр газар тийм болохоор тийм амрах хэсэгтэй байх хэрэгтэй гэж байна. За тэгээд дор хаяж 40 см өндөртэй хашлага буюу одоо нэг хажуугарах бариултай байна. Хэрвээ энэ зам маань айгүй өргөн 3 м юм уу түүнээс илүү өргөнтэй байх юм бол дундуур нь бас юм юутай
хашлахтай бариултаа авах хэрэгтэй гэж байгаа юм л да. За мэдээж гадаргуу нь бас халтардаггүй байх ёстой. Гэхдээ хивс тавихаас татгалзах хэрэгтэй гэсэн ба. Яа тэгэхээр нөгөө хивс ч одоо хумралдаж нугаралтаад ч юм уу те гинт ингээ хүнийг бүдэрч унгаах тийм өсөлтөө гэдэг талаас. Тэгээд ус зайлуулах системтэй байх хэрэгтэй. Иймэрхүү зөвлөмж болон хууль дүрм байдаг юм байна. Яг одоо ингээд Чехэд амьдарч байгаагийнхаа хувьд ингээд харахад угаасаа бүхэл зэг дээр налуу замтай тий. Ялангуяа надад чиний нөгөө эхний ярьсан жишээ тэр автобусны жолооч тий өөрөө ингээд бууж ирээд хүмүүс туслаад оруулдаг. Тэгээ тэр жишээ зорчигч нар нь ямар ч тэрэн дээр юм хариу үйлдэл үзүүлдэггүй тий. Энэ болгонч нь өөрөө бас амар таатай орчныг ялтчгүй нөгөө Европод таатай амьдралын нэг хэм маяг мөн үү гэвэл мөн байгаа байхгүй юу. Тэгэхээр манайд ч юм болохоор ихэнх автобус нь нөгөө өндөр шаттай автобус байна. За тэгээ сүүлд уг нь бол нөгөө намхан шалтай цэнхэр урт автобуснууд орж ирсэн. Гэтэ тэд нар нь тэр тавцангаа буулгаж байгааг бол би хизээч харж байгаагүй нэгдүгээр. Хоёрдугаар тэд нар хизээч боржууртай ингэж шахаж зогсдоггүй. Нөгөө хүүхдээ тэрхтээ нэгээд боржуурнаас буулгаад буцаад автобус руу өргөж оруулна гэдэг нэр үнэхээр төвхтэй. Тэгээ тэр автобусанд оронгууд яг нөгөө тэрхтээ хүн зогсох газар нь бөөнөр ингээ багшралтаа зогсчод ерөөсөд зай гаргаж өгдөггүй. Гэх мэт асуудлууд байна. За энэ мэдээгээр битээр одоо зүгээр ингээд Монголоо муучлаад баймааргүй. Энийг чинь бас хүн болгон одоо Монголд байгаа хүн ч гэсэн ингээд өөрчлөхөөр нөлөөлөх боломжтой. Жишээ нь тэр урт автобусанд шаардлага тавиад сурчих хэрэгтэй те ичид зовлгүй. Би ингээд хэрэгтэй явж байгаа ингээд энэ тавцангаа буулгаад үг гинэ тэргээд шаарддаг байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт тэр урт автобусанд сууж байгаа хүмүүс яг тэр нөгөө тэрэгтэй хүмүүсийн очиж зогсох газар хэрвээ яг ингээд нөгөө тэрэгтэй эсвэл хүүхдийн тэрэг түрээ явж байгаа хүмүүс нь ороод ирэх юм бол хилүүлэхгүй зүгээр заагаа тавиад өгчдөг байх хэрэгтэй. Тэгээ таны ажилдаг газар, амьдардаг орон сууцнд чинь налуу зам байхгүй бол тэрийг хийлгээд хийлгэх хэрэгтэй. Жишээ нь орон сууцнд бол одоо хуучны орон сууцнууд ялангуяа тийм зам байхгүйдэг. Гэхдээ сөөхийн мөнгө гэж юуны төлөө бид нар төлдөг үлээ тий. Сөөхийнхаа хуралд нь очиж суужээ. Тэгээ тэрүүгээрээ бид нар юм налуу замтай болмоор нүүхэд тэрхтээ хүүхдээ гаргахад дугуйгаа оруулахад эн чинь хэцүү байна гэдгийг хэлээд өөрсдөө тэр сөөхийнхаа ажлыг хянаж хийлгдэг байх хэрэгтэй. Гэх мэтчлэн бидний өөрсдийнхөө зүгээс хийх боломжтой зүйл маш олон байгаа. Зөвхөн бүх юмыг ингээд хотын захиргаа эсвэл засгийн газар хийнэ гэж хараад байх хэрэггүй байна. Харин тийм угаасаа одоо яг чи бит хоёрын ингэж ярьж байгаа ч гэсэндээ ерөнхийдөө бол нөгөө иргэний оролцооныхоо үүргийг л үздэгээд байгаа гэж би бол тэгж ойлгоод байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар мэдээлэлтэй байхтай тэрэн дээр гарц гаргалгаа шийдэл за хоёр орны энэ хүүчлэлтэй хүүчлэхгүй байгаа те харьцуулалт алийг нь бид нар авч болох уу алийг нь хаях уу энэ болгон дээр өөрсдийнхөө ямар нэгэн байдлаар оролцоотой байх нь айгу чухал юм а гэдгийг илэрхийлээд байгаа юм л та. Тэр нөгөө чамайг автобус ярьсан чинь подкастын маань сүүлийн хэсэг дээр автобусны тухай байх болно. Бүрээ тэрийг ярьчих гээд ах яах уу? Зөв шууд үргэлжлүүлж ярих га тэгээд. За товч мэдээнийхээ хамгийн ихэнд удахгүй буюу 10 сарын 28-нд болох гэж байгаа Чехийн нэгэн баярын өдрийн талаар ярий. За 10 дугаар сарын 28 бол Чехословакийн тусгаар тогтнолын өдөр гэдэг. За өнөө цагийн Чех болон Словак улсууд нь Австри-Унгарын эзэнт гүрний үед тус эзэнт гүрэнд хариалагддаг байсан. Энэ үед Чехээр ярьдаг хэсэг буюу Бохем Моравийн нутагт аж үйлдвэр төлхөө хөгжсөн байсан бөгөөд энэ хэсэг нь Австрийн удирдлага доор харин хөдөө аж ахуй төлхөө хөгжсөн Словакийн нутаг дэвсгэр нь Унгарын нэг хэсэгт тооцогддог гэжээ. Дэлхийн 1-р дайны төгсгөлөөр Австри-Унгарын эзэнт гүрэн нуруу унж улмаар харьяанд нь байсан Чех болон Словакууд 1918 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Прагийн Вацлавын талбай дээр Чехословак улсынхаа тусгаар тогтнолыг зарлан тунхагласан байжээ. За тэгээд Чехословакийн анхны ерөнхийлөгч нь тухайн үеийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөнийг тэргүүлэгч Томаш Гариг Масарик байсан. Үүнээс хойш 2 дугаар дан хүртэл Чехословак улсын ард иргэд бол амар жимээр аж төрж байсан боловч 2 дугаар дайны үед Германы нацист дэглэм, за түүний дараагаар Зөвлөлт холбоот улсын коммунист дэглэмийн хатуу хөтөөг туулсан. Ингээд 1989 онд болсон хувьсгалын үр дүнд гадныхны дарангууллаас ангижирсан. Үүнийхээ дараа 1993 оны 1-р сарын 1-нд Чех болон Словак улсууд нь тайван байдлаар салж тус тусдаа бүгд найрамдах улсууд болсон бөгөөд
Энэ салан тусгаарлалт нь тухайн үед болж исэн бусад улс гүрнүүдийн салалттай харьцуулахад маш тайван зөөлөн хэлбэрээр явагдсан гинэ. Тэгээ тийм ч учраас Velvet Divorce буюу одоо хамп хилэн мэт ийм зөөлөн салгалт гэж нэрлэгддэг гинэ. За тэгэхээр 10 дугаар сарын 28 бол Чехословакийн тусгаар тогтнолын өдөр байх нэ. Энэ өдөр бол Чех даяараа амардаг. Анхааруулж хэлэхэд бас зарим томоохон худалдааны төвүүд амардаг байгаа шүү. Урьдчилж хүнсээ бэлдээрээ. За дараагийн мэдээ. Островагийн их сургуулийн анагаах ухааны факультет симуляцийн шин төв нээлээ гинэ. 15 төрлийн кабинет бүхий симуляцийн энэхүү төвд тус сургуулийн оюутнууд амьд хүн дээр тэр бүр турших боломжгүй байдаг ажиллагаануудыг хийж үзэх боломжтой болжээ. За түргэн тусламж, их барих, анатом, хагалгааны гих зэрэг кабинетууд энд байрлаж байгаа гэж шүү. Энд байгаа манекенуудад багш эсвэл лаборант зүрх судасны даралт болон цохилтыг нь тохируулж өгөх боломжтойгоос гадна манекен нь хүний дуу хоолойнд ч хариу үйлдэл үзүүлэх чадвартай гинэ. Эдгээр манекенууд дээр оюутнууд даралт, судасны цохилт хэмжих, тусал тариа хийх, анхны тусламж үзүүлэх гэх мэт ажиллагааг хийж дадлагжих боломжтой болж байгаа юм байна. Харин хагалгааны кабинетад оюутнууд өвдөгний дурангийн хаалгааг хийж турших боломжтой. Островагийн их сургуулийн эмнэлгийн эмчийн хэлснээр дурангийн хаалгаа хийхэд ориентац буюу хаана юу байрлалыг мэддэг байх нь хамгийн чухал учраас шууд жинхэнэ хагалгааны өрөөнд орж үзэхээс өмнө ийм симуляц дээр туршиж үзэх боломжтой байх нь маш чухал ач холбогдолтой гэж хэлсэн байна. Их барих болон төрсний дараах тасгийн симуляцч бас энд байрлаж байгаа гинэ. Симуляцийн төв нь зөвхөн анагаах ухааны гэлтгүй бүх салбарын боловсролд маш чухал ач холбогдолтой. Ийм төвтэй болсноор манай төгсөгчид үнэхээр элит эмчнэр болно гэж итгэж байгаа хэмээн сургуулийн удирдлага сэтгэлдээ хуваалцсан байна. Энэхүү төвийг байгуулахын тулд тус сургууль 250 сая орчим крон буюу Монгол төгрөгөөр бодож үзэх юм бол 33 тэрбум 440 сая гаруй төгрөгөөр энэхүү төвийг байгуулсан байна. За өнгөгөрч зогсохгүй сургуулийн деканыхаа офисыг ч энэ төвд зориулсан гинэ. За дараагийн мэдээ жоохон бие ярзган усан мэдээ байгаа. Страховын дотор байр бясаагаар дүүрчээ. За энэ Страховын дотор байр гэдэг нь болохоор Прагт байдаг маш алдартай дотор байр гэж болно. Чехт бол хамгийн том дотор байрт тооцогддог. Ерөнхийдөө бол Чехийн техникийн сургуулийн харьяаны байр боловч бас өөр сургуулийн хүүхдүүд бас байгаад идэг. За тэгсэн чинь энэ сургуулийн дотор байрны талаар ийм мэдээ гарсан байна. Оюутны хэлж байгаагаар энэ дотор байрын менежментийн алдаатай үйл ажиллагаанаас болоод ингээд бясаа гарч ирээд байгаа гэсэн. Яг тэгэхээр эднийх урд нь шавж устгал хийж өгдөг байсан тэр компаниас хайхан өөр компаниар сольсон юм байна. За тэгээд тэр шавж устгалын компани нэрж ариутгал энэ төр хийгээд хор цацсан ч гэсэн олигтой үр дагавар үзүүлээгүй гэж байна. За тэгээд бясааны ер нь голцоо матрас, хүнжил болон дэрний орчмоос олддог гинэ. Тэгээд зарим оюутнууд бүр ингээд биеэрээ дүр ингээд улаан гөвдрүү болтлоо хазуулсан байж байгаа жишээний энэ бичлэг дээр гарч ирсэн. Йоо ямар амар юм бэ. За би энэ дотор байранд нэг удаа очиж үзчихсэн. Тэгээ гол нь нөгөө байрлалын хувьд айгүй аятайхан байршилтай. Хотын төвтэйгөө ойрхон. Тэгээ дээрэс нь нэлийн хямдхан учраас тэгээд бас багтаамж томтой болохоор оюутнууд тэнд байхаас өрцөг байдаг. Гэхдээ зүгээр энэ бисамиса гэхээс өмнө би ч одоо жил гарны өмнө нэлээд очиж үзэхэд бол айгүй бохор. Айгүй хэцүү нөхцөлтэй байр харагдчих. За тэгээ энэ мэдээний доор бол хүмүүс маш их сэтгэл бичсэн байсан. Тэндээс нь зарим нэгийг уншия. За нэлээд олон хүмүүс бол хөөрхөн оюутнуудыг ийм газар байлгаж болохгүй. Эдгээр ч одоо бидний ирээдүй болсон хүмүүс, бидний нэг оюунлаг давхаргын хүмүүсээ ийм газар ингэж байлгаж болохгүй гэсэн байгаа. Дээрээс нь бас энэ хүүхдүүд шиг одоо нөгөө амралтынхаа өдрөөр гэрлүүгээ харахтаа цүнх мөнхөнд нь энэ бисаа наалдаал тэгэл тардаг штэ. Тийм болохоор хурдан устгах хэрэгтэй гэж санаа зовсон хүмүүс их байсан. За тэгээ бас нэг хүн болохоор маш зөв ариутгалаа хийх юм бол дорхноо устж арилдаг асуудлаа. Энэ тэгээд яг хүүхдүүд заваан байснаас үүссэн гэж шууд ойлгож болохгүй. Бисаа яг нөгөө түрүүний хэлснээр зүгээр зочид буудлаас ч юм уу тий айгүй гой зочид буудал байсан ч гэсэн ингээд хувцсан юм уу цүнхэнд ингээд наалдаад
очих юм бол дорхноо үрждэг тийм балиар амтаа. Тэгэхээр ариутгалаа хийх нь л маш чухлаа гэсэн юм нэг сэтгэл байсан. За тэгээд мэдээж хошигнсон сэтгэлээс нь жишээлх юм бол намайг залуу байхад дотор байран тэжээр амтантайгаа байж болохгүй л гэдэг байсан шүү дээ. За тэгээ бас нэг сэтгэл нь болохоор энэ яг үнэн болоогүй болоо би эргэлзчихлээ. Гэхдээ үнэн байх магадaltaй гэж бодож байна л доо. Юу гэсэн бэ гэхээр гэр оронгүй хүмүүс энэ нөгөө дотор байрны юуг нь угаалгын өрөөг нь ашиглаад мусанд ороод идэг. Тэднээс болсон байж магадгүй гэсэн ба. Тэгэд миний тэр очиж үзэхэд бол ер нь жижүүр мижүүр бол айгүй хайнгал байдаг юм билээ. Тэгэхээр энийг магадaltaй л гэж бодож байна л та. За тэгээ бас нэг хүн энэ мэдэн дээр эднэр харахтаа гэдгийг бичгээ мартцсан байна гэвчсэн байгаа видеод энийг үнэ яриад байгаа худлаа яриад байгаа гэдгийг ойлгохгүй байгаа. Харахтаа гэвэл бурхан маань ёо. За тэгээ нэг ийм аимшиг мэдээ байна. Манай байр азар гайгүй цэвэрхэн байр. Гэхдээ ер нь энэ Страховын байр шиг тийм бохир заван байр өөр газар байдаг бах уу? Миний харсан хамгийн амрал дотороос. За товч мэдээллийнхаа сүүлийн мэдээг хүргэе. Сэтгцийн эрүүл мэндэ хэрхэн хамгаалах вэ гэсэн гарчигтай. Дэлхийн сэтгцийн эрүүл мэндийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тохиодгоо. Энэ өдрийг тохиолдуулаад Экспат ЦЗ цахим хуудас Чехэд амьдардаг гадаадуудад зориулсан сэтгцийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл бүхий нийтлэлийг гаргажээ. За энэхүү нийтлэлд бичснээр сэтгэл зүйн ямар нэг асуудал эмгээр шаналж байгаа хүмүүст амьдарч буй нийгмээс нь асуудалтай нь холбоотойгоор үзүүлж буй хандлага тухайн эмгээс нь бараг илүү дарамт үзүүлдэг гинэ. Тухайн сэтгэл зүйн асуудлаа давж гарах, үүнийг эмчлүүлэх нь угаасаа амаргүй даваа байдаг байхад үүний хажуугаар ойр тойрны хүмүүс ажлын газрынхан хамт олон хамаатан садан зэрэгээс гадуурхалт, шоглох, тохуурхах хандлага зэргийг давхар мэдрэх нь байдлыг улам хүндрүүлдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олж тогтоосноор дэлхий дээр 8 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийн ямар нэг асуудалтай байдаг гинэ. Харин Чехэд энэ харьцуулалт 5 хүн тутмын нэг гэж гарсан байна. Сүүлийн үед болж байгаа үйл явдлууд болох ковид, Украины асуудал, эрчим хүчний хомсдол зэрэг нь мэдээж үүнд баггүй нөлөөлж байгаа гинэ. Мөн сэтгцийн эмгээр өвчлөгсдийн 10 орчим хувь нь алкоголын хэрэглээтэй холбоотой эмгэгтэй байдаг бол 7% нь anxiety буюу түгшүүрийн эмгэгтэй. 5.5 орчим хувь нь сэтгэл санааны, 4% нь сэтгэл гутралын эмгэгтэй байдаг байна. Чехэд өдөрт 4 хүн амиа хорлдог гэсэн статистик байдаг гинэ. Мөн статистик мэдээний дагуу Чехэд 10,000 хүн тутамд 9 сэтгэл зүйч ногддог бол Словакид энэ тоо арай дээр буюу 16, Германд 27 сэтгэл зүйч ногддог гэсэн байна. Чехэд амьдарч буй гадаадуудад сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тус болох байгууллагууд цөөнгүй байд юм байна. Делам цомужу чадах зүйлээ хийж байна гэсэн утгатай энэ хүү төсөл нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх болон авах сонирхолтой хүмүүсийг холбож өгдөг онлайн төсөл гэж хэлж болно. Делам цомужу ЦЗ цахим хуудас руу ороод онлайнаар сэтгэл зүйн үйлчилгээ үнэгүй авах боломжтой. Чех англи хэл дээр байдаг гинэ. За дээрхтээ төстэй онлайн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг Therapeutic.io гэсэн вебсайт бас байдаг. За мөн чех болон англи хэлээр үйлчилгээ авах боломжтой. Чехийн засгийн газрын удирдлагад ор байдаг 12-21 дуудлагын төв нь сэтгэл зүйн эрүүл мэндийн тусламжийг мөн үзүүлдэг байна. Карлийн их сургууль сэтгэл зүйчтэй уулзах ганцаарчилсан болон групп уулзалтыг оюутнуудад зориулж үнгүй явуулдаг гинэ. За мөн Прагийн интеграцийн төв 7 хоног бүр групп уулзалт зохион байгуулдаг гинэ. Хүний өдөр тутмын дадал зуршил сэтгэл зүйн эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлдэг. За тиймээс Mental Health Europe хэмээх Европын хамгийн том тооцогдох сэтгэл зүйн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосон сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх 10 дадлыг одоо танд хүргье. Нэгдүгээрт найз нөхдөдөө аль болох их цагийг өнгөрөө. Яг нараа бит хоёр шиг ингээд хоорондоо маш их ярилцсан. Яг үнэ. Хоёрдугаарт тэмдэглэл хөтлөх. За гуравдугаарт зав гаргаж чадалгүй хойш тавьдаг байсан хоббинуудаа цаг гарган хэрэгжүүлж эхлээрэй гэж байна. Дөрөвдүгээрт спортоор хичээлэл. Тавдугаарт нарлаг өдрүүдийг дэмий бүү өнгөрөө. Энэ өстой. За 6 дугаарт бясалгал хийх. 7 дугаарт тэжээвэр амьтантай болох эсвэл амьтан ургамал асарч тойглох. 8 дугаарт өөрийгөө асарч тойглох. 9 дугаарт хөгжим сонс. 10 дугаарт өдөр тутмын дадал тогтсон дүрмтэй болох гинэ. Чи энэ 10 дадлуудаас яг хэдийг нь хэрэгжүүлж байна?
Тэгээ ер нь энэ сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйл маш чухал. Би өөр надад бас одоо ковид мовидын үе нэлээд жоохон хүнд туссан гэж болно. Дээрээс нь би ч нөгөө найз нөхдөс айгу хол байдаг болохоор ингээд яг хүнтэй ярих хэрэгцээ маш их байдаг. Энэ подкастыг хийж байгаа нэг шалтгаан бол тэр ярих хэрэгцээгээ нөхөх байгаа. За тэгээд энэ подкастыг хийж эхэлснээрээ найз нөхөдтэйгээ арай илүү цаг өнгөрөөдөг болсон гэж хэлж байна. Тэмдэглэлийг болохоор би нөгөө бичихээс залхуураад идэг болохоор нэг хэсэг ингээд voice record хийдэг байсан. За жоохон бахтаа бол тэмдэглэл хийх гэж хэд удаа эхэлжсэн. Тэгээл нэг жоохон явж байгаа болчдөг байсан. Тэгээ сүүлд нь рекорд хийдэг болсон. Хоббинуудтай цаг гарган хэрэгжүүл гэдэг нэг үе орж гард юм аа. Спортоор хичээллэхийг бол хийж байгаа. Бас нэг хэсэг завсарцсан байсан. Сая яг хичээл эхэлснээс ахуулаад буцаад орж байгаа йога хийдэг болж байгаа. Нарлаг өдрийг бол аль болох ингээд таашааж өнгөрөөхийг хичээдэг. Бясалгалыг би нэг мэдгүй нэг юм бясалгал шиг юм өөрөө хийгээд идэв. Тэр ихтэй бясалгал муу юм үгүй юм мэдгүй. Тэжээвэр амьтаа ургамлын тухайд би яг ингээд дотор байранд амьдрдаггүй болохоор мууртай болох юмсан гэж боддог. За тэгээ хөгжим сонсох, төр тутмын дадлын. Ер нь бол баг аруул ингээд хийчих юм шүү гэж. Тэсэн тэгвэл сэтгэл зүйн хувьд маш эрүүл хүн байна. Карлиг сургууль сэтгэл зүйчтэй уулзах уулзалтыг оюутнуудтай үнгүй явуулдаг гэж байна шүү дээ. Энэ болохоор зөвхөн Карли их сургууль гэлтгүү ер нь их сургуулиуд тийм байна гэж би харсан. Манай сургууль дээр ч гэсэн нөгөө нэг оюутнуудтай үнгүй ингээд зөвлөгөө өгөх тийм сэтгэл зүйч байдаг. Тэгээ яг нөгөө манай сургууль чинь жижигхэн сургууль цөөхөн оюутнуудтай гадаад оюутнууд цөөхөн учраас сэтгэл зүйч маань зөвхөн чехээр ирдэг юм байлээ. Энэ Карли их сургуулийн болохоор чехэрч англиарч ярьдаг гэсэн байна лээ. Тийм яг нөгөө бусадтай ярилцах бас айгүй чухал юм шиг санагдаад. Би ингээд яг ойрноос бол бүрээ бодоод байгаа байхгүй юу. Надад бол сэтгэл зүйн асуудал байгаа. Байдаг юм байна гэдэг дээр бүр яг баттай байгаа даа. Гэтэ аль болох нэг асуудал. Энэ мэдээж нөгөө яг эх орноосоо хоол те хайртай хүмүүсээсээ хоол байгаагийн л айгүй юм том илэрлэн гарч ирээд байгаа юм болоо те. Тэгээд өөрийгөө өстэй харьцуулах. Тэгэл амар олон мэдрэмжүүд угаасаа ингээд ер нь л ингээд эх орноосоо гарсан яг тэр өдрөөс хойш л ингээд юм хамаг юм ингээд хоосон оргиод явчт юм байлээ. Тэгээд хичнээн ингээд нөгөө өөрийнхөө төлөө гэж ингээд бодоод өөртөө ингээд зориг тавьчихсантай ингээд явж байгаа ч гэсэндээ ингээд яг ингээд дотор ингээд нэг юм харанхуй оргиод идэг. Ялангуяа нөгөө Монголд эх орны маань нөгөө үндэсний тэмдэглэлт баярын өдрүүд дээр бас бүр ингээд дотор харлаад идэв шүү дээ. Тэгэл нөгөө болж л өгвөл сайн сайхан байгаагаал гэрийнхэндээ тий найзуудтай харуулахыг хичээн тий мэдээж бас ингээд асуудал байлгүй л яах вэ тий ойлгох үе гарлгүй л яах вэ гэдэг тэрийгэ байнга ингэж илэрхийлж чаддгүй нөгөө ард одоо гэрийнхэндээ найзуудтай хамаатан садандаа муугаа үзүүлж болохгүй тий тэднийхээ санаа сэтгэлийг зовоож болохгүй гэдэг нэг тийм яагаад ч зүгээр л нэг тийм хариуцлагыг өөртөөхөө нуруунд дээр аваад идэг тий тэрнээсээ болоод дотор маань яг юу болоод байгаа илэрхийлж чаддаггүй. Тэгээд энэ маань ингээд буглаад яваад байгаа одоо ингээд ерөөд айгүй юм том хар юм байгаа юм шиг санагддаг. Гэтэ ингээд одоо саяны яг нөгөө нэг зөвлөмжүүд 10 зөвлөмжийг ингээд харсан чинь зарим нь бас хийгээд байгаа юм байна. Тэгэхээр бас арай гайгүй байгаад байгаа юм байна гэж санагдаж байгаа. Яг бүр энд нөгөө долоо дээр байгаа тэжээвэр амтандаа болох эсвэл амтан ургамал асарч тавилах гэж байгаа. Би бүр яг сүүлийн 1 сар дээр ургамалтай болохыг амар хүсэж байгаа. Ургамал услаад ингээд тий ургамлуудаар ингээд гэрээ тогтоолох бүр яг тийм хоббитай байгаа. Хэрвээ энийг сонсож байгаа хэн нэгэн надад ямар нэгэн зүйл авч өгөх юм эсвэл ургамал авч өгөөрэй. Амар дондоонтэй. Яа. Гэтэ яг энэ юмнуудыг яг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм байна. Эсвэл гой зөвлөгөө авдэл байна да. Яг чи сая хэллээ шүү дээ нөгөө гадаадд байгаа нутгаас хол байгаа хүмүүст бол энэ сэтгэл санааны асуудал ялтчгүй гарч ирдэг. Тэгээ нөгөө сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйн эмгэг гэдэг чинь тусдаа зүйл дээ. Асуудал бол баг хүн болгонд байдаг гэж шин 8 хүн тутмын нэгэд. За энэ дээр нэг би ингээд ийм өвчтэй гэж хүн дээр тусгаж авах хэрэггүй. Тэгээд хэрэгтэй тусламжаа мэрэгжлийн хүмүүсээс нь авах хэрэгтэй. Манай чехэд амьдардаг монголчуудын дунд тэр дундаа нөгөө хүүхдүүдийн дунд энэ асуудал сэтгэл зүйн дарамт бол маш их байдаг гэдэг оюутны холбоонд хүүхдүүд өөрсдөө хэлдэг. Тэгээд бид нар бас нөгөө нэг тэднэрт айл болох туслах
зорилгоор янз янзын үйл ажиллагаа зохион байгуулах гал бас тийм онлайнаар зөвлөгөө өгдөг Монгол сэтгэл зүйч мөч байдаг юм уу гэж хайж мэжсэн. Тэгээд тэгж жаад би нэг ийм юу олсон. Application за вебсайт бас байгаа. Blind Care CGMN гэдэг. За тэгээ энэ application бас Blind Care гэдэг App Store дээр болон Google Play дээр байж байгаа. Тэгээ иймэрхүү аппликейшнууд ер нь Монгол гадаад хаа сайгүй байгаа. За Facebook дээр ч гэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэж зарууд байн яваад байгаа харагддаг. Гэхдээ яагаад энэ аппликейшнд миний итгэл төрөөд байгаа вэ гэхээр энийг нөгөө нэг Монголын сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв саашаасан бас тэдний хүмүүс хамтарч ажилладаг гэсэн байсан. Тийм болохоор би нэг гайгүй найдвартай болов гэж бодоод байна. Тийм байна тийм. Энийг сонирхож үзээрэй. Тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд бол яг бие физиологийн эрүүл мэндтэй адилхан чухал зүйл. Бид нар ингээд бие өвдчөөр ингээд гүрийгээл явж байгаад эмнэлэгт очихоор нөгөөх нь бүр амар уужгарсан, даймжирсан, бүр их эмчилгээ хийх шаардлагатай болдогтой адилхан. Сэтгцийн эрүүл мэндэд чинь ч гэсэн ингээд янз бүрийн асуудал мэдрэгдээд байгаа бол мэрэгжлийн хүнээс нь тусламж авах, эртгэн тусмаа авах хэрэгтэй шүү. Тэгэд өөрсдийгөө анхаараарай, сэтгцийн болоод эрүүл мэндтэй аль алинд нь анхаараарай. Сонноос подкастын маань энэ хүртэл сонсож байгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд YouTube дээр маань subscribe-а дараарай, like-а дараарай. Тэгвэл бит хоёр маш их урам зориг аваад 7 хоног болгон энийгээ үргэлжлүүлж хийх болно шүү. Тэгээд дарахгүй байхаар ингээд нөгөө хэрэг хүнд хүрж байгаа юм бол, хэрэг хүн сонсож байгаа юм бол энэ тухай энэ мэдээлэл дээр ямар сэтгэлдээ байгаа юм бол гэдэг чинь нөгөө мэддэж чаддаггүй. Тэгэхээр та яг энэ мэдээллүүд танд хэрэгтэй байгаа сонин содон байна. 7 хоногт ядаж нэг өдөр ч гэсэндээ хорвогийн сонин сайхнаар аялж байя гэж бодож байгаа бол заавал subscribe товчоо дараарай гэж хүсэж байна. За тэгээд подкастынхаа төгсгөлийн хэсэг дээр бид хоёр дахиад нэг сэдвээр Монголын жишээ болон чехийн жишээг авч ярилцдаг байгаа. За энэ удаа болохоор эхэнд бид хоёр бас ярьжсэн л автобусны тухай налуу зам явж байгаад автобус болоод хувирсан. Тэгээд автобусаа одоо төгсгий. Автобус гэхээр Монгол яг 10 дугаар сарын эхний 7 хоног дээр нэлээд шүүгэн тарьсан мэдээлэл гарсан. За тэр нь яасан бэ гэхээр автобуснаас хоцорч дагаж гүйсэн бага насны хүүхдийг дайраад орхиж явсан осол гарлаа гэдэг гарчигтай. За нийтийн тээврийн жолоочийн гаргаж буй увайгүй үйлдэл бүхий бичлэг олон нийтийн сүлжээг шуугуулж байна. Энэ бичлэгт сургуулийн насны нэгэн хүүхдийг хажууд нь гүйсээр байхад нь орхиж явсан автобусны жолооч гарах бөгөөд тус автобус нь Blue Bus хувьцаат компани 4071 дугаартай нийтийн тээвэр байгаа юм а. Энэхүү автобус компани ажилтан эмэгтэй эм гихч тус үйлдэлийг гаргасан бөгөөд тус бичлэг 5 дугаар сард болсон үйл явдал гинэ. Автобусыг дагаж гүйх охины хувьд 9 настай бөгөөд энэхүү үйл явдлаас болж гар нь хугарч зөөлөн эдийн гэмтэл онцтойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин жолооч эмэгтэй хувьд цагдаагийн байгууллагад 2 сар гаруйтай хугацаанд шалгагдаж хуулийн хариуцлага хүлээжээ гэсэн юм байна. Тэгээд 5 дугаар сард гарсан бичлэг 5 дугаар сард болсон үйл явдал 10 дугаар сард сошиал орчинд түүгсэн. За тэгээд мэдээж маш их хүмүүс хараасан сэтгэлдлүүд бол тэ мэдээж та яаж байгаа юм ба ямар хаашаа юм барчаагүй юм бэ? Энэ жолоочтой хариуцлага тооцсон сэтгэлдлүүд бол маш их байсан. За тэр дунд бас нэг арай өөр нэг өнцгтэй сэтгэлдлүүд. Тэгээ тэр сэтгэлдлээ нэлээд бас нийтлэл болгож бичсэн хүмүүс ч бас байсан. Тэрийг бас хэлсэн дээр гэж бодож байна. Тэр яг сэтгэлийн гол үндсэн агуулга нь юу байсан бэ гэхээр ер нь нийтийн тээврийн хэрэгсэл суудлын автомашин аль алинд нь сохор бүс гэж байдаг гинэ. Тэгээд сохор бүс гэдэг нь бүр том дэргэнд айгүй их ингэж харагддаг. Тэр нь жолооч толиндоо харж чаддгүй хэсэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр ингэж огт харж чаддаггүй тийм сохор бүс гэж бас байдаг юм шүү. Ер нь бол тий. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй гэдэг. Гэхдээ яг уу яг саяны нөгөө бичлэгний тохиолдол дээр сохор бүс гэж байдаг. Гэхдээ сохор бүст харагдахгүй байгаа тэр зүйлийг автобусан сууж байгаа зорчигч нар бас харсан байх ёстой гэдэг тийм дүгнэлтийг бас гаргацсан байсан. Энэ дээр нарагийн бодол бас ямар байна? Тийм тэр бичлэгийг хараад тэр хүүхдүүд бол үнэхээр харамсаж байгаа угаасаа. За тэр сохор бүсэнд таарсан юм уу мэдэхгүй байна. Дээрээс нь тэр автобус эцсийн буудлаасаа хөдөлж ийн гэж би харсан. Тэгэхээр дотор нь бас хүн байгаагүй ч байж магадгүй тий. Тэгэхээр бид нэр тэрийг мэдэхгүй байж ингээд уурлаад хараагаад ах нь бол ерөнхийдөө илүү зөв. Тэгээ миний бас бодогцсон юм. Тэр хүүхдийн хувьд бол үнэхээр харамсалтай. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдтэй ингээд
машин зам дээр гүйж болохгүй, машин автобус дагаж гүйж болохгүй. Хоцорсон бол тэгээ хаяа хичээлээсээ хоцрох ч хамаагүй. Чиний аюулгүй байдал, эрүүл мэнд юмнаас хамгийн чухал шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэг хүүхдүүд тэр гарцгүй газраар зам гарах, машин автобус дагаж гүйх зэрэг бол яг эцэг эхчүүдийн л хариуцах ёстой асуудал гэж би хувьдаа бодож байгаа. За ингэж хэлснээрээ би одоо амар хүйтэн сэтгэлтэй хүн болж харагдаж магадгүй л дээ. Гэтэл юм гэдэг бол хоёр талтай шүү дээ. Тэгэхээр зөвхөн нэг талыг хараад ингээл бүгдөө муулаад хараагаал байх бас утгагүй баг. Аль талаас анхаарах зүйлээ анхаарч авах хэрэгтэй баг. Тийм. Ер нь бол яг энэ бичлэгийг үзээд бид нар ч гэсэндээ өөрсдөө нөгөө замын хөдөлгөөний аюулгүй дүрмийг те гарцаар гарах ёс. Би бол одоо жишээ нь хүүхдүүдэд хэлдэг байхгүй юу. Та хоёр жижигхэн учраас жолоочд хоёрыг харж чаддгүй маа цонхороо. Та нар ингэ намхан болохоор харагдахгүй. Тэгэхээр заавал ингэж гарцаар гарах ёстой гэж зааж өгдөг байхгүй. Тэгээ энийг ч гэсэндээ нөгөө нэг одоо энэ ч нөгөө угаасаа сургууль цэцэрлэгийнх нь боловсрал дээр замын хөдөлгөөний аюулгүй дүрмийн тухай байнга зааж өгч идэг те. Монголд ч гэсэндээ нөгөө нэг цэцэрлэгт байхад л нөгөө юу лээ ногоон гэрэл цагаан гарц гэл улаан шугам мугам гэд бас нэг аян маян нүрнүүд идэв шүү те. Ер нь бол нөгөө хүүхэд томчууд хин хин нь хариуцлагатайгаар замын хөдөлгөөний аюулгүй дүрм гэдэг ямиг хаана мэддэг байх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ дээр бол амар том сургамж бол бид нар бас авлаа гэж би бол тэгж харсан. Тэгээд ер нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч хүүхэд гэлтгүүл бүгдөө маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. За тэгээд Чехэд ч гэсэн бас ийм осол болдоггүй юм биш. Болдог согтуу солиотой жолооч нар ч их байна. Анхаарал болгоомжгүй явган зорчигчд ч байна. За бас буруу анзаарахгүй байдаг нийтийн тээврийн жолооч ч байна. За тэгээд эдгээрийн жишээ болгоод нэг хит хитэн бидээ ерөөсөө 9 сард сая 9 сард болсон айгүй том 3 осол байгаа. Гуруула Прагт болсон трамвай осол. За жишээлх юм бол энэ 9 дугаар сарын 14-нд Прагийн Зенклова гудамд трамвайн зогсоол дээр зогсож байсан нэг трамвайны ард нэг машин ингээд ирээд зогссон чинь тэр машины араас дахиад нэг трамвай ирэнгүүтээ мөргөөд уртлын трамвайтын тэр машиныг шахаад ерөөсөө ингээд юм сэндвич болгоо байсан. Тэгээд энэ бичлэгээс нь харангуут биш үү те. Энд чинь зарим зам дээр ингээд нөгөө ялтчгүй трамвай машин хамтдаа нэг зам дээр явдаг шүү дээ. Тэгээ нарийнхан замтай гудамжинд бол. Тийм гудамж байсан юм уу тэрийг нь сайн мэдэхгүй байгаа. Тийм гудамж байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь гол нь бичлэгээс харахад энэ араас ирж мөрөгсөн трамвайнд ерөөсөө хурдаас ааруулаагүй сигнал өгөөгүй байгаа байхгүй юу. Тэгээ дотор нь хүн байсан уу нөгөө суудлын автомашинд? Байсан. Мэдээж жолооч нэг зорчигчтэй байсан. Жолооч нь 50 настай эрэгтэй байсан гэж байгаа. Тэгээд дүргэн тусламж ирээд авсан бэлээ. За тэгээд энэ хоёр трамвайны болон энэ машины жолоочгийн 3 жолоочийг гурвангийн шалгаж үзэхэд ямар нөгөө алкогол хэрэглэсэн юм байгаагүй эрүүл байсан гэж гарсан байгаа. За тэгээд яг нарийн ширийн нөгөө ослын шалтгааныг нь одоо тэр трамвайнд торомс эвдэрсэн ч юм уу яасан чинь тиймэрхүү юмыг бол шалгаж байгаа гэсэн бэлээ би яг шалтгааныг нь бол олоогүй. Эннээс болоод тэгээд нөгөө замын хөдөлгөөн гацсан олон цагаар тэгээд тэрүүгээр чи явах хэрэгтэй байсан нөгөө нийтийн тээвэр трамвай энтер чи явах боломжгүй болонгот одоо тэр чиглэлүүдийг орлох автобус гаргаад юм тойруу замаар явуулж эхэлсэн гэж байгаа тэр үедээ. За тэгээд 9 сарын 27-нд дахиад Прагийн Лазарска гудамжинд 2 трамвайны энэ болохоор ийм эсрэг чиглэлийн 2 трамвай байгаа шүү дээ. Тэгээ 2 ийм зэрэгцээ замын дундуур нь нэг пикап джип буюу одоо нэг ачааны джип байдаг шүү дээ. Тийм машин орсон. Ийм ослоо. За тэгээ азар бол трамвайд сууж явсан болон машинд сууж явсан хүмүүс гэмтээгүй. Энэ машинд нь болохоор 4 хүмүүс байсан. Тэгээд нөгөө 2 трамвайны дундуур хавчлагдсан болохоор хаалга нонгох боломжгүй байсан. Тэгээд карамараа авчирч галлынхан малынхаа ирж иж ингээд нөгөө машин нь холбуулж агаад дотор хүмүүсийг гаргасан билээ. 9 сарын 30-нд бүр айхтар осол болсон билээ. Прагийн Винохрадскад автомашин шууд ингээд трамвайг очиад мөрөгцөн. Тэгээд үрдэнд нь нөгөө машин чинь дээш харсан. Тэгээ осол болсон газар мэдээж цагдаа дөрвөн тусламж гал командын багууд очиж ажилласан. Тэгээ шалтгааныг нь бол тодорхойлсон чинь тухайн машины жолооч нь алкогол болон мансууруулах бодис хэрэглэсэн байсан. Тэгээ машин дотор жолоочоос гадна 2 эмэгтэйс 20 орчим насны хоёулаа гэмтсэн. Азар трамвайд байгаа хүмүүс бол ямарч
хүртэл аваагүй наа гэсэн баг. Тэгэхээр энэ ослуудаас харахад бол ингээд автомашинич буруу байж гин. За магадгүй тэр нэг трамвайны жолоочинч буруу байсан байж магадгүй. За тэгээд энэ Prague Morning дээр бас ингээд трамвайтай холбоотой янз бүрийн ослуудын бичлэгийг ингээд эвлүүлсэн. Энэ бол бүр үнэхээр амар. За тэгээ энэ бичлэгээс харахад бол ингээд зүгээр явж байгаа трамвайны урдуур гинэт ингээд машин орж ирсэн, эсвэл явган зорчигч орж ирсэн ийм янз янзын талын хариуцлагагүй үйлдэлүүд энэ дээр харагдаж байгаа. Энэ зөвхөн Праг хотод биш, ер нь ингээд Борно гэж бусад хотуудад ч гэсэн болдог үйлдэлүүд. За тэгээ Борно хотын тээврийн газраас явган зорчигчдыг бас замын хөдөлгөөнд оролцохдоо илүү анхаарал болгоомжтой байхыг сануулж өөрөөс арга хэмжээ байнга явуулдаг. За өмнө нь болохоор don't be a zombie буюу битгий зомби шиг бай гэдэг аян өрнүүлж ирсэн. За тэгвэл одоо саяхнаас Борно хотод Хлава Всфуру буюу толгоогоо өөдөө гэдэг аян ихлүүлсэн байна л да. Тэгээ энэ аянд нь болохоор явган зорчигчдыг илүү зориулсан. Тэгээд яг ингээд хөдөлгөөн ихтэй газруудад явган үний зам дээр юм шүршдэг будгаар тэмдэглэгээ хийцэн. Дээшээ хараад ингээд замаа хараад яваа. Don't be a zombie гэдэг нь болохоор одоо нөгөө гар утсаа барьсан хүмүүсийг ингээд зомби шиг ингээд яваад идэг гэж байгаа байхгүй юу? Ер нь л хаана замын хөдөлгөөний дүрмүүдээ баримтлаад явж явах зорчиж байх шаардлагатай юм байна. Тэгээд нөгөө нэг Монгол мэдэн дээр бас хүмүүсийн айгүйх битсэн нэг сэтгэл нь болохоор манай нийтийн тээврийн жолооч нар амар юм соёлгүй бүдүүлэг байдаг. Гэтэ хаана яг юм хариуцлагатай хийж байгаа юмдаа юм сэтгэлтэй тий байх нь л амар чухал болчихж байгаа байхгүй юу? Ямар ч хүн ямар ч ажлыг хийж байхдаа хин нэгний амь настай ерөнхийдөө холбоотой л явж идэг. Тэгээд дээрээс нь ингээд баахан ямар нэгэн мэдээ гарахаар нэг хэд хоног сошиалар шуурал тэгэл өнгөрдөг. Тийм баймааргүй яг нөгөө түрүүч бит хоёр хэлжсэн иргэний оролцоо гэдэг бол ерөөсөө юм болгонд маш чухал. Одоо жишээ нь чиний сайн хэлсэн юм жолооч нарын юм хариуцлагагүй байна гэж юм тий. Тэгвэл намайг л Монголд байдаг байхад ингээд нөгөө жолоочин тэр энтер гэсэн нэртэй устдаа зургийг тавьсан байдаг гэсэн шүү дээ. Яг жолоочийн кабины автобусанд тэрийг нь хараад юу яадаг гэсэн нараа гомдол гаргадаг дугаар байдаг. Тийм, гомдол гаргадаг гэсэн заяа. Тэгсэн чинь нөгөө жолооч нар нөгөө одоо нөгөө гомдол гаргах чадваргүй буюу юм бага насны хүүхдүүдэд уурладаг тий. Өндөр настай хүмүүст уурладаг. Тэднийг орхиж явдаг. Чи тэгээ эртхэн гарч ирэх чинь яасан ингээд нөгөө шаардлага тавихаар заавал өөдөөс нь сүргүүлж ингэж уурладаг. Тэгээд ингээд нөгөө ялангуяа сурагч нарт ингэж айгүй хатуурхт юм байна л да. Тэгээд тэрийг нэцэгчүүд айгүйх битсэн бэлээ. Тэгэхээр тийм юмыг харж байгаа томчууд бас миний өгөхөд биш юм чинь гэж тоолгоо өнгөрөлгүй те бас дугардаг байх хэрэгтэй. Гомдлын яг гаргадаг зарчмаар нь гаргадаг байх хэрэгтэй. За тэгээд тэр гомдлоо гаргаснаа ингээд өөртөө баримтжуулж үлдээд те тэгээ бүр дараагийн арга хэмжээг яг нөгөө нэг дүрм журмынхын дагуу бүр шүүх хүртлээ чи явсан болно шүү дээ. Гол нь бид нэр тийм залхууралгүй тэгэж явдаг л байх хэрэгтэй. Явдаг болоход суралцах хэрэгтэй байна. За энд бол тэгээ нөгөө хэрэглэгч хаан гэл ингээ сошиалаар орилоод авахгүй яг тэгээд нөгөө гомдлыг бол гаргаад зарга үүсгээ заргаа авч чаддаг тохиолдлууд маш их үт юм бэлээ. Зүгээр дэлгүүрт ингээд барааныхаа үнийг буруу бичсэн байхад л тэрнтэй маргаа үсгээл шүүхтэл заргаа авдаг тиймэрхүү тохиолдлууд байна. Тэгэхээр өөрсдийнхөө төлөө залхууралгүй зүтгэдэг тэмцэтгэл байх хэрэгтэй. Юмн дээр те. Дээрээс нь бас өөрсдөө анхаарал болгоомжтой бусдад тавих шаардлагаа яг зүй ёсоор нь тавьдаг зарчмаар нь тавиад дуустал нь явдаг бай. Яг л нөгөө эргэн мөнх бат шиг. Нэрээ эргэн мөнх бат чинь ингээ 2 жил шүүгдсэний заргаа авцсан. Тэгээд нөгөө юугаа хохирлоо төлөвлөхөр болсон юмс. Тэр бол өстой үнэхээр бид бүгдийн ялалт байсан. Тэр залуу шиг байцгаая хүмүүсээ. Тэгээд өдрөг байцгаая. Манай YouTube дээр subscribe дараарай. Дараагийн дугаараараа уулзлаа. Баяртай. Bye bye.